Сайн байцгаана уу бүгдэнд нь энэ цаг үеийн хүргэе. Намайг их амар гэдэг. Тэгээд уран бүтээл хийдэг нэр маань AMC гэдгээ. Франц Кафка. Тэгээд Кафкаг яагаад би онцлсан бэ гэхлээр хамгийн ихэнд сонирхолтой нь битээр нэг өдөр төрж ирснийг мэдээд надад их бас унших сонирхлыг төрүүлж ирсэн. 7 сарын 3-нд Мэлхийн ордны. За тэгээд Кафкатай анх яаж танилцж байсан бэ гэхлээр би өөрөө Сүйсийн драма ангийг төгссөн байхгүй байж байгаа. Дэгийн огчны өдөр инсценировк бэлдэж явах үеүүдэд нэг янз бүрийн зохиол юмнуудыг ингээд тайзны болгодог ч юм уу тийм сцен болгодог тийм хичээл байдаг байхгүй. Тэр үед хөврөлийн тухай ярьж өгч ирсэн юм л та. Тэгээд ер нь тэр үед л Франц Кафкатай танилцж ирсэн юм байна. Тэгээд тэр тухайн үед л тэгээд ер нь номнуудын хальталт хараал тэгэл уншиж ирсэн. Тэгэд хамгийн ихнийх юм бол эцэгтэй бичсэн загталгээд энэ ном байгаа. Одоо ямар нэгэн тийм шинэ айхтар том мэдээлэл бол эндээс бол та уншихгүй. Гэхдээ одоо бага насны янз бүрийн айдас одоо үнэлэгдээгүй мэдрэмж гэдэг шүү дээ. Гэдэг шиг. Ер нь бол яг та өөрийнхөө яг тухайн үеийн жоохондоо байсан. За ялангуяа Монгол аав нарын тэр нөгөө нэг чимээгүй дуу цөөтэй байдлаар хүүхдүүдэд бас яаж нөлөөлөх тухай энэ бол нэлээд орох баха. Жанр нь бол ерөнхийдөө нэлээд dark. Кафка өөрөө аавда загтал бичсэн. Ямар нэгэн тийм цоошин уран яруу найргийн бол юусаа байхгүй. Тийм болохоор яг үннийг мэдхийг өөрийгөө бас ойлгохыг хүсэж байгаа тий. Ямар нэгэн дотор байгаа нуугдсан тэр нэг юмыг мэдмээр байгаа бол Франц Кафкагийн эцэгтэй бичсэн загтал энэ номыг олж уншаарай гэж одоо би бол санал болгомоор байгаамаа. Хувирал болонгууд яг одоогийн бидний орчин үеийн нийгэм одоо энэ систем тэ биднэрт яг яаж нөлөөлж байгааг хамгийн үнэн тодорхой ойлгомжтойгоор маш гоёор тэ айгүй богинохон одоо байгаа уншихад нэг амар их юм уншихгүй тэр илэрхийлж гаргаж ирсэн болов уу гэж би бол хувьдаа бол боддгийн. Тэгээ гол юм нь юу вэ гэхэлэр хүний үнц нь одоогийн нийгэмд ямар хүнийг үн цэнтэйгээр хүн хүлээж авах вэ? Ямар хүн шавж болж үлдэх вэ? Үн цэнийг болох вэ гэдгийг бол бас маш үннээр нь маш тодорхой хувирал дээр Кафка бичиж өгсөн байгаа. За тэгээ Кафкад бол би дуртай. Энэ болонгод бүр шал эсрэгээрээ. Энэ хүн болонгод шүгшин гэдэг одоо богино өгүүлбэрүүдээр их одоо алдартай юм байгаа. Өөрөө найруулагч, жүжигчин, зохиолч гэл юу нэг яг л урлагийн тийм мундаг хүн байгаа даа. Тэгээ Василий Макаров билүү. За ямарсан шүгшин. Шүгшиний өгүүлбэрүүдээс та бүхэн бас уншиж үзвэл маш гоё байх болно. Тэр нь юу вэ гэхэлэр энгийн хүний амьдралын тухай тий одоо ингээл хөдөөний тосон босго юу гэдэг. Энгийн хүний амьдралын тухай тэр энгийн үгүүдээр яг гоё араас нь ямар гоё нэгэн тий тэгэхээр далаан давлаа ингээл урсаал ороод маш энгийнээр тийм айхтар уран тансаг үг байхгүй хэрнээ хүний яг сэтгэлийн яг энэ дотгошоо мэдрэгдэхээр тийм гоё өгүүлбэрүүд байдаг. Тэгээд гол дүрийн баатрууд нь ч гэсэн маш энгийн зүгээр л гоё хүмүүс байдаг. Жижигхэн тэр дүрээс маш гоё том утга гаргаж ирдэг. Энэ нь бол надад бол шүгшиний тэр өгүүлбэрүүд нь бол их таалагддгийн энэ байдлаараа. Миний хувьд бол ерөнхийдөө нэг иймэрхүү хоёр төрлийн нэг юм сэдвийг санал болгож байна. Шүгшин Кафка хоёр бол гоё. Тэгээд уншдаг номнуудын жанра юу гэдэг төрлүүд гэх юм бол уран зохиол талдаа илүү их уншдаг юм болов. Тэгээд жоохон dark юмнууд бас унших дуртай. Тэгээд ном уншихаар бол надад яаж мэдрэгддэг вэ гэхээр ер нь нэг юм тархинд ингээ айгүй болсон ингээд нүүн сонголтууд хийсээр байгаа зөндөө бол ингээ мэдээлэлүүд үрцэн байдаг хэрэгтэй хэрэггүй. Тэгээд ном уншихаар гоё нэг хэрэггүй юмнууд нь ингээ зүгээр гоё шашигдээд доош ундгийн шиг санагдаад идэг. Миний мэдрэмжэнд бол тэрнээс амьдралынхаа хувьд л айхтар ухаалаг болж молоод ч юм уу тийм юм бол би нэг авч байгаагүй. Ямар ч айгүй гоё байдаг. Тийм хэрэггүй мэдээллүүд айгүйх алга болон тархинд чинь одоо ховж ив ч юм уу те хэрэгтэй хэрэггүй санаа зовсон юмнууд. Тэгэхээр ном унших юм бол гоё илүү гоё тайван болно. Тэгэл гоё тархиндаа фитнес хийж ин гэсэн үг л те. Би бол тэгж бол өөрөө хувьдаа бол үздэг юм аа. AMC байла. Тэгээд бүгдээрэнд нь зөндөө их амжилт төсөе. Тэгээд намайг бас энэ гоё контенттой урьж оролцуулсанд маш их баярлалаа. За баяр таа.